Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Ито Чүнжэ коллекшны 5 дахь ангийг ярих болно. Ингээд бичлэг рүүгээ орцгоё. Ангийн эхлэлд шүүн дунд байшин дотор хэн нэгнээс зүгтааж буй эмэгтэй үзэгдлээр эхэлдэг. Хүлээ, чи манай ангийн Фужи Мьясан мөн биз дээ? Гуй, Ошкири хүн намайг зүгээр гэрлүү мэн явбал тэний зүйл битгий хий гэж цааш гүн зүгтснаар замхраад алгуулдаг. Фужи Мья яг л байдаг шиг энгийн цаваас сэргэлэн сууж байна. Өмнөх шөнийхөөс тэс ондоо юм аа. Миний яг одоо харж байгаа Фужи биш. Өөр эсрэг ертөнцийн Фужи байх. Манай гэрт өөр ертөнц рүү нэвтрэх хаалга байдаг юм шиг. Энэ ертөнцтэй ижилхэн бас нэг өөр ертөнц. Яагаад тэр манай гэрт үзэгдсэн юм бол хэмээн бодохцоор Фужи түн дээр ирэн "Мэ, ангийн бүртгэлийн дэвтэр. Өнөөдөр чиний ээлж бас чамд надад хэлэх зүйл байхгүй юу? Над руу хараад байсныг чинь би харсан." "Үгүй, чам руу хараагүй, бас хэлэх зүйл байхгүй" гэд тэдний яриа дуусны ардаас түүний ангийн Аояма ирэн "Чи Фужи талтай юм уу? Ийм намхан байж хажууд нь алхаад явбал үнэхээр жижигхэн харагдана гэж хэлснээр Ошкири хүний дургуун хүрэн тэр хоёр хоорондоо зодтолдог. Хүнд өдрийн араас гэртээ ирлээ. Баахан ачин бодлоо түүнийг дарна. Гэтэл хаанаас ч юм Ошкири чи хаана вэ? Гараад ирэх үе. Ошкири гэж хашгирахад Аоямагийн хоолойтой төстэй болохоор нь өрөөнөөс гараад тартал "Юу вэ? Маш том лааны тос шиг урсах Аояма. Би чамайг аландаа Ошкири гэд урсаад алга болчихдог." Маргааш нь анги дээрээ ирэхэд юу ч болоогүй юм шиг сууж байх Аояма хүн. "Ошкири хүн, таны гэрийг би их том барууны хар шиг гэд сонссон. Үнэн бол би танад очиж үзмээр байна." "Очоогүй байсан дээрээ." "Яасан? Чи надаас арай ичээд байгаа юм биш үстэй?" "Үгүй. Чи байн ганцаараа байдаг. Найзуудтай болохгүй бол том болоод зажиг хүн болгох та." Эцэст нь Фужи Ошкирийг ятгах чадлаа. Тэр хоёр гэрт нь ирдэг. Маш том сүрдмээр байшин. "Хармаар байвал одоо чиний боломж шүү. Манай гэрт өөр ертөнцийн гарц байдаг. Холбох гарцсан гэх юм уу? Би гэртээ өөрөө өөртөөгөө тарж исэн. Иймэрхүү эрсдэлтэй зүйл дээр сонирхолтой санагдсан гэд өөрийгөө орооцолтуулж болохгүй. Би тиймэрхүү зүйлд итгэдэггүй. Өөртөөгөө адилхан хүн харна гэдэг байж боломгүй зүйл." "За, ороорой. Ороод болгоомжтой байгаарэ" гэд эргээд тартал дөнгөж сая хамт юм яриад байжсэн Фужи алга. 3 хоног өнгөрсөн ч Фужи хичээлдээ ч ирэхгүй гэнэт алга болсон. Тэр өдөр өөр ертөнц рүү орно гэж байх уу хэмээн бодохцоор коридорт нэг юм яваад байна. Тэгсэн нэг тийм давхарлаад ороочихсан нүүр гар байхгүй нэг тийм том бүхэл юм. "Ошкири, миний энэ бие хэвэнд нь оруул" гэд урдаас нь алхдаг. Мэдээж Ошкири айж эхэлнэ. Энэ том бүхэл юм Фужи байх ба төд удалгүй задраад хийн гараад урсаад алга болдог. Эсрэг ертөнцийн байдал хурцтал болж байг гадарсан Ошкири саяны том бүхэл юм аль ертөнцийн Фужи байсныг ялгадаггүй. Тэгээд бодоод 2 давхарт алхаж байсан тэр гэв гэнэт 1-р давхарт бууцсан алхаж явдаг. Юу болоод байна гэж бодохын завсаргүй нэг өрөөнөөс "Ошкири, бити болиочтой" гэх Фужигийн дуу гардаг. Нууцаар очиод хартал нөгөө ертөнцийн Ошкири Фужиг сандалд хүлээд суулгацсан. "Миний туршилт дөнгөж эхэлж байна" гэд тариа тарих гэж байдаг. "Миний туршилт дөнгөж эхэлж байна. Аояма дээр турсан чинь хэд томорсон. Дараагийнх нь энэ ертөнцийн Фужи чам дээр турсан ч махан овоо болчихсон. Одоо чам дээр гээд яг тарих гэж байхад манай ертөнцийн Ошкири гарч ирээд тэр хоёр ноцолдоно. Ошкири тэгээ өөртөөгөө золж байна гэсэн үг л дээ. Тэгээд ноцолдож байх үедээ манай жинхэнэ Ошкири тариаг нь аван нөгөө ертөнцийн Ошкири тариад мангар өндөр бүр амар юм болгоод хийчихдэг. Үхээсээ өмнө нөгөө хурамж Ошкири нөгөө ертөнцид хэд дахин хэрцгий чиний хувилбарууд байгаа гэж хэлээд үхдэг дээ. Энэ үеэр Фужи хоёулаа буцаад өөрсдийн ертөнцид очиж чадах болов уу гэж асуугаад 5 дугаар ангийн эхний хэсэг дуустдаг. За ингээд 5 дугаар ангийн 2 дахь хэсэгт бидний хайрт Соичигийн тэнэг хараалуудын талаар гардаг. Зуны амралт эхлэх төхөж хүүхдүүдийн сэтгэл санаа баяраар дүүрэн "Вакаяма kun, өглөөний мэнд. Вакаяма, чамайг хүлээж байлаа. Тооны даалгавар туслаад өгөөч." Үүнийг харсан Соичи мэдээж тэдэн рүү хадаа сонлоод шидчихэн тэр яг дундуурна. "Хөөе, Соичи хадаа шидгээ боль гэж хэлсэн мэт дээ. Янагида багшид хэлэндээ" гэхэд л яг л Янагида багш орж ирэн Вакаяма Соичиг ховлох гэтэл "Багшийн царай би. Ер нь бүх юм нэг л бишээ. Амандаа хадаастай амьд хүүхэлтэй болцсон юм шиг." Сургуулийн гадаа багшийнхаа духан дундуур нь хадаа шидээд онсныхоо дараа багш нь "Соичи яг л онцглоо" гэд тэр хоёр хоорондоо хөөцөлдөөд хадаа шидэлцэн тоглож байдаг. Янагида багшийг сургуулийн гадаа гүн тоглож байх үед багш явж бишээ нэг л тийм
Сонин царайг нь ойртоо тарахаар даавуу шиг болчихсон юм шиг гэж ярилцах ангийн өгөөд. Багш хичээлээ заана. Тэр нь тэгнэ, энэ нь ингэнэ гэж маш ойлгомжтой үзэл ярьсныхаа ардаас ойлгосноо гэж асуухт нь Вакаяма багшаа яг үндэ юу ч ойлгосонгүй гэхэд Вакаяма муу ангийн дарга мал хүн ингэж их хичээж байхад юу ч ойлгохгүй байгаа юм уу? Галуун цуваагаар 100 тойрог яв гэдэг. Галуун цуваагаар явж дуусан Вакаямаг Соёчи харснаа. Ангийн дарга яг 100 тойрог явлаа. Хөөе, Соёчи, чи Янагида багшид юу хийсэн юм? Мэдгүй тэнгээ гээд гүөхд Вакаяма түүний ардаас хууж байхдаа санаанд өмднийх нь араас татаад үгзгийг нь гаргаад хайдаг. Эцэн Соёчи цаашгүй. Вакаяма, миний үгзгийг хэн дуртайд нь харуулна гинэ? Харсандаа чи харамсаг болно. Чамайг хараалаа гэд үзэгдэл солигдоход Вакаямагийн нүрэн дээр дүүрэн сахал ургачихсан байдаг. Ангийнхан түүнийг шоолж байх зур Янагида багш ирснэ. Чи бага ангийн сурагч бай сахлаа ургуулна гинэ. Яг одоо хусна гэд сахлын утга барин түүн рүү дөхөд хөлнөөс нь зураад унахтал нөгөө сахлынх нь хутга нь Янагида багшийн хуруун дээр унаад хурууг нь тасалчихдаг. Та бол багш биш. Даавуугаар хийсэн хурамч амдан гэхэд амнаасаа хадаас үлийн хананд зоож үргэлжлүүлэн Вакаямагийн сахлыг хусах гэж оролдоход эмэгтэй багш гарч ирэн захирал дууж гэн гэж хэлснээр байлуулдаг. Вакаяма болон ангийн хоёр хүүгүүний хамт Сора багшийн гэрийн гадаа түүнийг хүлээн. Янагида багш захирлын өрөөнд галзуурч байгаад хаашаа ч юм алга болсон гэсэн. Сора багш оройдж байна да. Хизээ ирэх бол гэд ярьж байхад багш ирдэг. Тэр яг л дааван хүүхэлтэй шиг болчихож. Тэгснээ тэр гурийн ардаас муухай орлон хөөж ангийн нэг хүүгүүнийг олсоор хоолойг нь боож байхыг харсан Вакаяма гал олон түүнийг шатаадаг. Шатаж буй Сора багш зүгтдэг. Шүн дунд Вакаяма энэ бол гарцаагүй Соёчигийн хийсэн хэрэг гэд тэр гурав түүний гэрийн гадаа ажиглалт хийдэг. Гадаа нэг нь хүлээгээд хоёрын дотогш ороход яг Вакаяматай адилхан дааван хүүхэлтэй хийсэн байхыг олдог. Тэр хүүхэлтэй хийж жинхэнэ хүмүүсийн оронд тавьдаг юм байна. Тэгвэл энэ хүүхэлтэйг одоо сүйдэх чи гэхэд үгүй удахгүй надаар хүүхэлтэй хийн харин жинхэнэ хүмүүс нь яасныг мэдэх боломж хэрвээ би хяналтаас гарвал чи зохицуулаарай. Өнөөдөртөө буцъя гэж тохирдог. Маргааш нь сургуулийн гадаа түлэгцэн нүүртэй Сора багш ирэн орил чашгаран үүмэн тарьж байх нь тэр. Үүний дараа бидэнд Соёчигийн Вакаямад хараал хийж байгаа хэсгийг үзүүлдэг. Өнөөдрөөс чи бол Вакаяма. Миний үгзгийг харсныхаа хариуд сургуулийн талбайг үгзгөө гаргаад 100 удаа галуун цуваагаар явна гэд амруу нь хадаа садан хараадаг. Энэ үеэр ах нь орж ирэн Соёчи юу хийгээд байгаа юм гэхэд Соёчи цонхоор үсрэн зүгтэж ардаас нь Вакаямад хийсэн хараалтай хүүхэлтэйж дагаад зүгтдэг. Сургуулийн гадаа орилж хашгирах Сора багш дээр очих үедээ Вакаяма хөл алдан ундаг ба яалтчгүй хүүхэлтэй түүний сүнсийг сорж байна уу гэлтэй. Вакаяма болон түүний найзуудыг Сора багш анзааран өчигдөр та нар намайг яана гинэ гэд яг дайрах гэж байхад Вакаямаг дуурайлган хийсэн хүүхэлтэй урдуураарч тасдуулдаг. Энэ үеэрч бас Соёчигийн араас Янагида багш хадаас шидэн хөөдөг. Соёчи зүгцээр сургуулийн торон хашаа давах гэж оролдох үед ардаас нь Янагида багш Соёчигийн өмдийг нь татаж үгзгийг нь гаргадаг. Ийхүү бүх хүүхэлтэйнүүд гинэт амьгүй болдог. Сора багшийг байранд авахаа алдсан байдалтай олсон. Янагида багшийг цэцэрлэг түрээлэнгийн галыг ширтэж байхад нь олсон. Тэд эцэст нь аврагдсан. Вакаяма ч эргээс сахалгүй болсон. Соёчигийн хувьд өөрөө ичгэвтер байдалд орж дууссан байдаг.